За баярлалаа. За миний хувьд бол товчхон 2-3 санаа хэлье. Гадаад улсад суух элчин сайдыг томилох асуудлыг нэг биш удаа бид бас чуулганаар хэлцэж нэлээд хүмүүсийг бол томилж ажиллаж ирсэн. За өнөөдөр ингээд эргээд дипломат албанд ажиллаж байгаа улсуудыг харахад бол үнэхээр томилогдох үедээ бол яг хуу асуудалд бол их уян зүйл ханддаг. За томилогдоод явхаараа очиод бол яг тэр хуулиар оноогдсон. Тэгээ ер нь улс орныхоо өмнө хүлээж байгаа тэр эрхэм үүрэг гэж бодогдох тэр үүргээ бол биелүүлэх нь бол хомс харагддаг. Тэгэхээр би энэ зөв хоёрхан зүйлийг хэлмээр байна. Аливаа улс оронд байгаа тухайн улс орны элчин сайд гэдэг бол Монгол төрийг төлөөлж байгаа төрийн төлөөлөл юм аа. Тийм учраас тухайн улс оронд ажиллаж амьдарч сурч байгаа Монгол улсын иргэдэд бүх талын үйлчилгээ тусламжийг бол үзүүлэх ийм үүрэгтэй. Тэгээ зөвөр харж байхад бол бүгд биш юм аа гэхэд бол ихэнх улс оронд байгаа манай элчингүүдийн хувьд бол дэндүү асуудалд бол тийм хинэггүй ханддаг. За дарга нарт бол очиод дарга нарт бол маш сайн үйлчилдэг. Жирийн иргэд жирийн одоо хүмүүст бол ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлэхдээ их хойроо ханддаг. Зарим нь бүр хүлээж авч уулздаг ч ийм байдлаар хандж байгаад бол харахад бол бас харамсалтай байдаг. За хүн амын хөгжлийн бодлого энэ дотроо хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн сурах, хүүхдийн одоо энэ өв соёлоо уламжилж авч үлдэх гэдэг энэ олон асуудал байгаа. Өнөөдөр гадаад улс орнуудад их тодорхой яг тэдэн мянгад хэлж тоо одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ маш олон мянган монголчууд гадаад улс оронд ажиллаж амьдарч байна. Тэр дотроо гадаадын иргэдтэй гэр бүл болсон. За мөн одоо гадаадад гэрүүлээр амьдарч байгаа гэдэг маш олон гэр бүлүүд байна. Тэнд маш олон мянган хүүхдүүд өнөөдөр бас тэр тухайн улс оронд аав ээжигээ хадмжлын хүмүүжлэгчээ дагаад амьдарч байгаа. Тэгэхээр өнөөдөр зарим гишүүд хэлж байна. Үнэхээр тэнд байгаа тэр хүүхдүүд төрлөх хилээ үнэхээр мэдэхгүй байна. Тэр Монголын өв соёл уламжлалаа мэдэхгүй байна. Тэнд яг тэр хүүхдүүд рүү чиглэсэн ямар нэгэн тийм одоо өв соёл босол олгох чиглэлийн үйл ажиллагаа баг байхгүйтэй адилхан байна. Тэгэхээр энд өнөөдөр би одоо томилогдох ч манай элчин сайдууд тухайн улс оронд очиод нэг цаг хугацаа өнгөрөх төдийгээр асуудалд хандах биш. Хэн нэгэн танил талаа татаж одоо тэнд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор биш. Улс их орныхоо төлөө, ирээдүйн болсон үр хүүхдийн төлөө, тэнд байгаа тэр жирийн Монгол иргэдийн хүүхдүүдийн төлөө, ирээдүйд тэр Монгол хүүхдүүд Монгол улсын үр иргэд иргэн байх, тэр өв соёлоо мэддэг байх, тэр болцоо нөхцөлийг хангахын төлөө та бүгдийг би бас ажилласаа гэж ингэж хүсэж байна. Ингээхийн тулд та бүхэн бас өөрсдөөсөө шалтгаан бүхнийг хийж ажиллаарай. Тэгээд өнөөдөр үнэхээр хийгээд сэтгэл байвал хийж болдгийн жишээ бол бас зарим улсын элчин сайдууд дээр харагдаж байгаа. Би бол одоо жишээ нь Индонезид ажиллаж байгаа элчин сайд Баццгийг хэлмээр байна. Тэр элчин сайдын хийж сэтгэлээ гаргаад зорж хийвэл одоо болдгийн байна, бүтээдгийн байна гэдгийг харуулсан олон сайхан жишээнүүд байгаа. Эндээс суралцаарай гэж бас та бүхэнд хэлье. Тэгээд улс орныхоо нэр нүрийг одоо бодож өнөөдөр төр дөрвсөн тагарагтай үнэнч байж энд чуулганы танкинд хэлсэн тэр даам хэлэндээ эзэн байж ажиллаарай гэж та бүхэндээ хүсье. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.